За самбасны та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хаагчлалын ээлж дугаараар та бүхэндээ 3-4 зүйлийг үзүүлье. За нэгдүгürt нь энэ text to frame гэдэг юм ап байгаа. За энийг бас үзүүлээ шууд текстээ бичээд ингээ фрейм болчтой. Тэгээ фреймийн дотор яг нэг зураг видео оруулж болно. За хоёр дахь нь болохоор Magic Grab гэдэг тийм ээ. Одоо энэ зурагнаас нь тухайн объектыг ингэж нэг ардаас нь ингэ салгадаг тийм ээ. Ийм юу байна? Функц байна. За дараагийнх нь болохоор энэ Proto Mask гэдэг ингээд тийм ээ зургийг янз бүрийн юм юун дотор одоо юу гэдэг лээ нэг чинь фреймийн дотор одоо ингэж оруулдаг юм юу байгаа. Бас нэг ап байгаа. За өшөө би бас шинэ Зеланд гэсэн юм юу хийсэн байгаа. Постэр хийсэн байгаа. За энийг хийсэн арга нь бас жоохон сонирхолтой байсан учраас та бүхэнд үзүүлье гэж бодлоо. За энэ постерыг бол ямар ч улсад аялал маялал зохион байгуулдаг газрууд бол тийм ээ иймэрхүү маягаар энийг ашиглаж болно. За өөр юу ч ашиглаж болно доо. Энэ юу хамгийн гол нь текст нь тийм ээ энэ юутэйгээ цаатлынхаа энэ одоо энэ устай ингээд тийм ээ адилхан өнгөөр ингэж бэлэнд хийгдсэн байгаа. За энийг үзүүлнэ. За тэгэхээр эхлээд text to frame гэдэг тийм ээ. За тэгэхээр та нар одоо энэ ап руугаа очиж жагаад апн дээр text to frame гэдэг фрейм гэж бичсэнгүүд одоо ийм ап гараад ирнэ. За энэ ап маань эхлээд бол эхнийх бичиг бол төлбөргүй байлаа. Тэгээд дараа нь бол жоохон апгрейд хийвэл төлбөртэй байлаа. За та бол энэ чинь ингээ текстээ бичнэ. За би болохоор энэ чинь ингээ бата гэж бичсэн. Тэр ингээ бата гэдээ ороод ирж байгаа. За тэгээд энэ чинээс бол яг нь та ингээ юугаа сонгож болно. Фонд сонгож болно. За би болохоор энэ өөрийнх нь одоо энэ хамгийн эхнийх нь фондыг сонгочлоо. За тэгээд яг энэ бас нэг хэмжээг нь ингээ нэмэгдүүлж хасагдаж болно. За энэ нь болохоор өсгнүүдийн хоорондох зай юм бэлээ. Ингээд ингэчүүл одоо бүлөө ойрхон ч юм уу. Тэгээ add to design гэдэг яах юм бол энэ маань гачийн. За миний хувьд болохоор нэг кредит нь дууссан учраас одоо юу байхгүй байх гэсэн. За би болохоор энэ эхнийх дээр энийг хийсэн байгаа. За тэгээ яг ингээд add to design гэдэг нь чинь ингээд дизайнлуу чинь ингээд ороод ирэн заяа. За тэгээд за би энэ юу чинь бэкграундыг ингээ хараар сонгочих. За тэгвэл энэ маань илүү тод болж ирж байна тийм ээ. За тэгээ энэ дээр бол та нар зурагч оруулж болно. Юу л видеоч оруулж болно. За эхнийх дээр нь би бол болохоор юу яцсан байгаа. За Ocean гэдэг юм бол тийм ээ одоо юм далайн юм юутэй ингээд юу энэ ерөг оруулчих болно. Тэнгүүд энэ маань тэр чигээр ингээд далааны зураг болчих чинь тийм ээ. За гал гэдэг юм бол ингээд юм янз бүрийн гал асж байгаа юм шиг тийм ээ. Ийм юу илүү оруулчих юм бол энэ нь одоо ингээд гал асж байгаа юм шиг тийм ээ. Одоо ийм юу орж ирж байна. Видео нь орж ирж байна. Видеонууд нь ингээд хөдөлгөөнтэй тийм ээ. За энэ бол маш их сонирхолтой юу лээ. За яг өсөг үсгээр нь ингээд яа оруулдаг тийм юу байгаа л да бэлэн бэлтгэсэн өсөг үсгээр нь бичсэн latest space гэх юу latest frame гэдэг үсгний үсгээр хийсэн frame гэдэг юм бол бас байгаа. Гэхдээ энэ бол надад илүү нөгөө шууд бичээл ингээд бүх юм дотор ингээд орчдөг болохоор бас энэ их зүгээр санагдлаа. За өшөө бас тэр image to frame гэж зургийг бас фрейм болгодог тийм ап байлээ. Та нар бас тэрийг орж сонирхоорой заа. За дараагийнх нь болохоор энэ нөгөө нэг энэ зурагнаас нь энэ хүнийг ингэж нөгөө салгасан байгаа тийм ээ. За би тэгэхээр эхлээд би яг энэ нэг юуны залуугийн зургийг энэ сакс тоглодог энэ залуугийн зургийг цагаан зургийг нөгөө юугаа Gemini-аар зурулж авсан. За энэ зураг байна тийм ээ. Энэ Gemini-аар зурулсан. За тэгээ энэ залуугийн зургийг бид нар яг нь юунаас нь цаатлын юунаас дэвсгэрээс нь бэкграундаас нь салгая. За тэхийн тулд яг нь энэ Grab Magic Grab гэдэг ашиглан заяа. За тэгээд энэ дээр ингээд нөгөө яг гэж байгаа дүрсэн дээр ингээд юу ачны зургаа энэ дүрснээсээ гарчаад Grab гэдэг ингээ янгуут энэ маань энийг дүрснээс нь ингээ салгачна гэсэн үг. За тэгэхээр энэ маань ингээ салчиж जैन тийм үү. Тэ энийгээ бид нар том жижиг болгож болно. Тэгэл ардуур нь текст, мекс, зураг морог оруулж болно. Жишээ нь одоо би энэний ард дээр нь тийм ээ одоо баскетбол гол гэд тийм ээ одоо энэ залуугийн үүнийх нь ардуур ингэж оруулах гэж ингэж бодъё тийм ээ. Тэгэх юм бол position яаж жаад энийг ардуур нь оруулах юм бол энэ одоо энэ залуугийн ардуур ингээ баскетбол гэд тийм ээ ингээд хараад ирж штэ тийм ээ. За иймэрхүү маягаар энийг бол яг нь өөрчилчих болно. За өнгийн бас сольчих болж байна тийм ээ энэ. За тэгэхээр ингээд энэ залуугийн орноос нь салгагдаж ардуур нь янз бүрийн пост мост зураг мөр бэкграунд энэ солих боломж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас их аюу хэрэгтэй юу санагдлаа.
За дараагийнх нь болохоор энэ Pro Mask гэдэг энэ юу байгаа. За энийг яхахын тулд бол app руугаа очино. За app руугаа очиж жоод энэ дээр бид нар Pro Mask гэж үзнэ. За mask for ambition Pro Mask гэсэн чи. За тэгээ энэ дээр бид нар нөгөө нэг энэ choose file гэдэг дээр нь зураг сонгоно. За би болохоор сая тэр хүүгийнхээ зургийг энэ дээр оруулсан байгаа. За хүүгийнхээ зургаар авчи. За тэгээ энэ доотлолт нь ингээд нөгөө нэг дүрсүүд байгаа хгүй. Энэ дүрснүүд дотор одоо энэ хүүгийнхээ таны зургаа оруулна гэсэн үг. Одоо тэгэхээр иймэрхүү тэгэхээр аль нь илүү танд тохиромжтой тийм ээ. Миний болохоор саяын түрүүний тэр нэг за энэ бас зүгээр энэ надад бас аягүй зүгээр санагдсан. Тэгээ би энийг сонгоцсон баа. За тэгээд та нар энийг сонгож болно. Ер нь алийг сонгож болно. За энэ маань яг иймэрхүү. За тэгээд энэ дээр бид нар юу ячиж болох юм бэлээ. Энийг зургийнхаа хэмжээгээр бас энийг ингээд томруулж жижигрүүлж болох юм бэлээ шүү. Одоо шинэ одоо манай зураг маань нэг иймэрхүү дөрвөлж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд add to design гэдэг ингээд дараад ирнэ гэсэн үг. За тэгээ яах нь зураг энэ бас айгу зүгээр зураг оруулж яснаас бас иймэрхүү гоё тийм ээ эффект оруулах юм бол их гоё санагдсан. За дараагийнх нь болохоор Шинэ Зеланд гэсэн юу байгаа тийм ээ. За энийг хийхин тулд эхлээд бид нар юу яах хэрэгтэй энэ цагаан дэвсгэр аваад за дэвсгэр дээрээ бид нар shape оруулна. За shape маань өөрөө хар өнгөтэй байх хэрэгтэй. За энэ shape-ийг оруулчих тийм ээ. Тэгш өнцөгт за тэгээ энэ маань энийг ингээд яг энэ хаягаар ингэж оруулаад за тэгээ энийг хар өнгөөр сонгочихно. За тэгээ текстээр болохоор New Zealand гэдээ бивсэн. За та нар өөрснөө ямар юу бичих тийм ээ юу бичих би бол одоо энэ хараар ингэж чинь яа тэгэхээр төвсгэр нь ингэж хараар яаж байгаа учраас за тэгээд энийг би болохоор нэг юм Шинэ Зеланд гэх юм хоёр өвгтэй байгаа учраас би жоохон босоо фонд авал зүгээр санагдлаа. Тэгэх юм бол бид бас ингээд жоохон томруулчих болж байна тийм ээ. За тэгээ энийг юу яана эффект руугаа орж жагаад энэ outline-ын тийм ээ ингээд thickness-ийг бүр ингээд 100 болгох чинь. За тэгвэл энэ юуг нь бол яг нь thickness-ийн өнгөний болохоор цагаанаар сонгоно. За тэгээд жоохон ингээд томруулчих тийм ээ. За юм ба. За тэгээ энийг бид нөгөө юу даунлоод хийгээд авчиж болно. За эсвэл яг нь шууд энэ copy to clipboard гэдэг энийг аваад энийг одоо ингээд нэг зураг олгочихж байгаа байхгүй юу? Энэ 2 3 байгаа шүү дээ. Тус тустай байгаа юмнуудыг бүгдийг ингэж яагаад за тэгээ баруун тавчаа дараад энэ дэр ингээ оруулаад ирнэ. За тэгээд яг энэнийхээ хэмжээтэй адилхан зураг авах хэрэгтэй. За би болохоор энэ нөгөө нэг фотосоогоо оржоод энэ Шинэ Зеландын нэг юм далайтай зураг олсон байгаа. За тэгээ энийг та нар юу яах хэрэгтэй. Яг нөгөө тэрнтэйгээ адилхан хэмжээтэй байлгах хэрэгтэй учраас энийг ингэж зургаа оруулчаад за тэгээ энийг бас яах нь бид нар саяашгаа бас авчиж болно. Нөгөө ингээд яг энэ дөрвөлж хэсгийг ингэж салгаж авч байгаа хгүй тэгвэл энэ чинь зурчод ингэж ийшээ айгу том зураг байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ энийг яах нь бас энэ чинь авчир тавьчин. Тэгэхээр энэ маань юм зураг хоёр адилхан хэмжээтэй болчихж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ энийг бид нар яах нь app руугаа очичоод нөгөө blend image гэдэг зөндөл хэрэгжиж байгаа шүү дээ. Бид нар баг book хичээл дээр л үзэж байгаа хта энийг ашиглана. За тэгээд энэ blend image гэдэг за тэгээд top дээр нь за энэ доотлын зураг маань Шинэ Зеландын зураг маань bottom layer дээр нь за энэ нь болохоор top layer дээдлэлт нь гарч ирнэ. За тэгээ ингэ за энэ дээр болохоор эндээс энэ хараа screen гэдгийг сонгоо шүү. Тэгжээж энэ маань ингэж юу яа. За тэгээ энийг add to design гэдэгнгүүт энэ маань холилдоод ингэж ороод ирж байна гэсэн. За ингээл яах нь энэ зураг маань бэлэн болж байна гэсэн. За ингээд би та бүхэндээ 2 3 юм үзүүлчлээ тийм ээ. Энэ юу үзүүллээ. За энэ mask параг үзүүлсэн. За энэ text to frame гэдэг тийм ээ. Энийг ингээ фреймд оруулах юу байсан. За тэгээ энэ бас энэ юг тийм ээ зурагнаас нь энэ обжектыг салгах юм ийм ингээ 4 юм үзүүлээ. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяр таа.